Сайн байцгаана уу Тэжинс үзэгчтэй. Өнөөдрийн бичлэгтээ бид AI буюу хэмэл оюун ухааныг өдөр тутамдаа хэрхэн ашиглаж болох тухай ярилцах болно. Технологийн нэр үед хэмэл оюун ухаан бидний амьдралыг хөнгөвчлөх, ажлыг илүү үр дүнтэй болгох гайхалтай хэрэгсэл болж байна. Тэгвэл хэрхэн бид энэ гайхамшиг технологиг өөрсдийн амьдралд ашиглаж болох вэ? Хамтдаа үзье. AI-г өдөр тутамдаа ашиглахад та мэрэгжилтэн байх, эсвэл өндөр түвшний технологийн мэдлэгтэй байх ямар ч шаардлагагүй гэдгийг дуулахад таатай байна. Бидний гар дээр байгаа ухаалаг утас, компьютер зэрэг төхөөрөмжүүд нь өөрсдийн доторх AI програмуудтай байдаг. Жишээ нь Siri, Google Assistant, эсвэл Alexa гэх мэт дуу хоолой таних технологийн бүгдээрээ л мэддэг шүү дээ. Харин эдгээрийг өдөр тутамдаа хэрхэн ашиглахыг мэдэх үү? Жишээ нь AI-ын таныг өглөөс эрхээс эхлээд өдөр тутмын ажлаа төлөвлөх хүртэл цаг хугацаа хэмжиж чадна. Google Calendar болон AI дэмжлэгтэй аппуудыг ашиглан өдрийн төлөвлөгөөгөө зохицуулж сануулгах, уулзалтын цагийг тохируулах, худалдаа авалт хийх зэрэг ажлуудыг автоматжуулах боломжтой. Мөн AI суурилсан виртуал туслахууд жишээ нь Siri, Google Assistant эсвэл Alexa танд мэдээллийг хурдан хайж, сануулгах, текст мессеж илгээх, дуудлага хийх, хөгжим тоглох, гэрлийн удирдлага, телевизрийг асах гэх мэт олон зүйлийг хийж өгнө. Түүнчлэн AI-г ашиглах нь зөвхөн цаг хэмнэх биш, мөн сурч боловсрох болон ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. AI сургалтын програмууд. Жишээ нь Han Academy, Coursera, эсвэл Duolingo гэх мэт сурагчдын чадварыг үнэлж, өөртөө тохирсон хичээлийн хөтөлбөрийг санал болгодог. Та шинэ хэл сурах, програмчлалын мэдлэгээ сайжруулах, эсвэл ямар нэгэн шинэлэг сэдвийг судлах хүсэлтэй бол AI дэмжлэгтэй онлайн сургалтуудыг ашиглах боломжтой. Ажлын талбарт ч мөн адил AI-г ашиг тусаа өгдөг. Жишээ нь Microsoft Word, Excel зэрэг програмууд дээрх AI дэмжлэгтэй функцүүд нь бичгийн алдаа засах, өгөгдлийг шинжлэх, тайлан боловсруулах ажлыг хэлбэршүүлж илүү үр дүнтэй болгодог. Мөн Trello, Asana зэрэг төслийн удирдлагуудын програмууд хэмэл оюун ухаан ашиглан ажлын хуваарлалт, гүйцэтгэлийн хяналт хийхэд тусалдаг. Эцэст нь AI-г амралт чөлөө цагаараа ч мөн ашиглах боломжтой. Жишээ нь AI дэмжлэгтэй Spotify, Apple Music зэрэг програмууд нь таны хөгжим сонсох туршлагыг ойлгож, шинэ дуунуудыг санал болгодог. Мөн Netflix болон YouTube гэх мэт платформуд нь AI-г ашиглан таны үзэн контентууд зэрэг таалагдах магадaltaй шинэ контентыг санал болгодог. Хэрэв та хэмэл оюун ухааныг зөв ашиглавал таны өдөр тутмын амьдралд хялбар үр дүнтэй болж чадна. Өнөөдрийн бичлэгтээ бид AI-г хэрхэн өдөр тутамдаа ашиглаж болох тухай ярилцлаа. Та бүхэнд энэ мэдээлэл хэрэгтэй байсан гэж найдаж байна. Дараагийн удаа бид илүү сонирхолтой сэдвээр ярилцах болно. Сэтгэлдээ бичиж маань сувг subscribe дарж энэ бичлэгийг найзтайгаа хуваалцаарай. Дараа уулзлаа. Баяр таа.